Сайн байцгаана уу тэхлийн ахын дүүсээ. Та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргэе. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулно. Өглөө эртлэн босоод бүхэл өдрийг Бурхны оршихуйд байх, хүсэл шийдвэртэйгээр шинэ өдрийг эхлүүлэх хамгийн гайхалтай цаг бол өглөөний залбирал. Чуулганыхаа ахын дүүс та бүхнийг өглөөний залбиралтаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Өглөөний залбирал 7 хоног бүрийн даваа лавг баасан гаригуудад 7-оос 8 цагийн хооронд чуулганы баримт тогтмол зохион байгуулагдаж байна. Сайн байцгаана уу? Амийн гол Библийн сургуулийн сертификатын өдрийн ангийн оюутан Болор Эрдэнэ. Библийн сургуульд анх орсон шалтгаан маань гэх юм бол Бурхны талаар илүү таньж мэдхээс гадна итгэл үнэмшилтэд илүү бат суурилахыг илүү зорьсон байгаа. Яагаад би заавал Есүс Христийн нэрд итгэх ёстой юм? Эсвэл бусад шашнуудаас юугаараа ялгаатай нийгэмдэр ямар үр нөлөө үзүүлдэг гэх мэтчлэн бусдад тайлбарлаж түгээж өгөх асуултууд дээр тийм практик хариултуудыг авахыг илүү зорьсон гэж нэг бодлыг хэлж болно. Зөвхөн бусдад түгээхээс гадна өөртөө илүү бат итгэлтэй болж яг яагаад энэ итгэл үнэмшилтэд илүү зогсож байгаа вэ гэдэгтээ илүү үнэмшсэн. Итгэл нь яг зөвхөн Бурханаас ирдэг хийгээд Есүс Христийн нэр бол цор ганц аврагч нэр юм ба гэдгийг илүү таньж мэдсэндээ маш их баяртай байгаа. Тэгээ Библийн сургуульд орохоор эргэлзэж байгаа эсвэл хараахан шийдвэрээ гаргаагүй байх юм бол ороосоо гэж хүсэж чинь та нар орсноороо ерөөсөө харамсахгүй тэгээд амьдралынхаа маш том тулгуур суур болсон онол мэдлгүүдийг олж авах болно. Энэ нь зөвхөн мэдлэг бус харин амьдралд хэрэгцсэн бодит төр хэрэгжүүлэлтүүд байх болно гэж итгэж байна. Бурхныг хайрлаж түүнд үйлчлэе. Бусдыг хайрлаж тэдэнд үйлчлэе үрээтэй. Амийн гол Библийн сургууль 2026-аас 2027 оны хичээлийн жилийнхээ эсэлтийг эхлүүллээ. Эсэлт авч буй ангиуд нь сертификатын 1 жилийн өдрийн анги, дипломын 2 жилийн орой анги, бакалаврын 1.5 жилийн өдрийн анги. Бүртгэл 8 дугаар сарын 30-ны хүртэл явагдана. Эсэлтийн анкетыг цуглааны дараа үүдэнд байрлах бүртгэлийн ширээнээс болон доорх дугаараас аваарай. Эрдмийн гараагаа эхлүүлж буй Алдрай бяцхан зүрхэнд цүнх дүүрэн итгэл найдвар баяр хөөр бэлгэлхийг зорддог цүнхтэй итгэл аян маань 11 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Бид жил бүр зорилттой бүлгийн хүүхдүүдэд хичээлийн бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг бэлэглэж баярлуулж байгаа билээ. Энэ жилч энэхүү сайн үлсийн аянд ахын дүүс та бүхнийгээ нэгдэхийг уриалж байна. Та доорх дансаар цүнхтэй итгэл аян гүйлгээний утга бичиж хандваа илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас аваарай. Чуулганы маань их заалны шалны тэгшилгээ болон засварын ажил амжилттай үргэлжилж байна. Мөн энэ хүрээнд халаалтын системийн шинжилэл болон ханын засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын гүйцэтгэлийн засварын ажил үлдээд байгаа билээ. Энэхүү шинжилэл нь итгэгчдийн маань олон жилийн залбирал, хүсэл, мөн өсөн тэлж буй үйлчлэлийн хэрэгцээний дагуу хэрэгжиж буй чухал ажил юм. Иймээс амьд үгийн итгэлийн ахын дүүс та бүхнийг энэхүү бүтээн байгуулалтанд залбирал болон өргөл хандваараа хамтран оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Удахгүй бид шинчлэгдсэн их зааландаа нэгэн сэтгэлээр цуглаж, эзэн Бурхнаа хамтдаа алдаршуулах тэр сайхан өдрийг угтах болно. Хэрэв та их заалны засварын ажилд өргөл хандваараа нэгдэхийг хүсвэл дараах дансанд их заалны засвар гүйлгээний утга бичиж оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугаараас аваарай. Хэрэв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол цуглаан дуусны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирсэн соноо. Бид танд чуулганыхаа талаар товч мэдээллийг хүргэх болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Ирэх 7 хоногийг нь эзэн Бурхан элбгээр ивэх болтугай.